За юуны төрөнд өнөөдрийнхөө уулзсанд орж ирсэн нийт бүлгийн судлаачтай энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд манай бүлгээс зохион байгуулж байгаа одоо анхны зочин илтгэл маань эхлэхэд бэлэн болж байна. Тэгээд бидний урилгыг авч ингэж одоо анхны зочин илтгэгчээр ирж байгаа Раднагийн Хитвия доктортой маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд ерөнхийдөө зочин илтгэгчийнхаа товчхон танилцуулъя. За Хитвия доктор маань болохоор Техасын их сургуульд OBGA1-д бол assistant professor хийдэг. Мөн exosome биологийн судалгааны одоо захирлын албан тушаалыг бол ашигладаг байгаа. За тэгээд боловсролын хувьд болохоор 2009 онд Монгол Улсын их сургуулийн биолог болон биотехнологийн ангид бол суралцаж төгссөн. За тэгээд 2014 онд био анагаахын шинжилгээ ухаан чиглэлээр Японд бол доктороо хангаасан. Мөн үргэлжлүүлээд 2015 онд бол постдоктор тренингээ Японы мөн био анагаахын шинжилгээ ухааны чиглэлээр бол ажилласан байгаа. За тэгээд ажлын туршлага гэдэг юм бол 2007-аас 2009 онд Монголын эрдэм шинжилгээний одоо эрдэм шинжилгээний хүрээлэнд молекулын биологийн лабд бол ажиллаж байсан. 2010-аас 2015 онд болохоор Японы Каназава их сургуульд бол хавдрын судалгааны төвд институтэд бол ажиллаж исэн байна. За тэгээд 2018-аас одоо хүртэл бол Техасын их сургуульд бол ассистент профессороор ажиллаж байгаа. За тэгээд инхтио докторийн маань ерөнхий судалгааны чиглэл нь болохоор дутуу төрөлтийг одоо хэрхэн өөрчлөн сэргийлэх вэ? Энэ тал дээр бол судалгаар ажил хийдэг ийм мундаг судлаач байна. За ингээд инхтио доктороо одоо бэлтгэлээ танилцуул нөгөө хэмээн урьж байна. За баярлалаа. За сайхан танилцуулга хийсэн баярлалаа. Одоо оролцож байгаа хүмүүстээс баярлалаа. Тэгэхээр би бас brief танилцуулга бичээдтэй сая бол танилцуулчлаа. Яг одоо бол Техасын анагаахын сургуулийн OBGYN department-д судалгаа хийгнэ. За тэгээд өнөөдрийн сэтгэлээрээ юу ярих вэ гэхлээр хүний жирэмслэл гэж юу юм бэ? Яагаад бид нар судлах шаардлагатай гэдэг юм бэ? Яг ямар чаленжүүдтэй байдаг юм? Тэгээд судлаачид бас инженер бас судалдаг байгаа. Зөвхөн судлаач одоо академик судлаач биш, инженер ч гэсэн ерөнхийдөө болоод эмнэлэг дээрээ болоод жирэмсэн хүмүүсийг судалдаг. Тэгээд ямар судалгаа хийх юм бэ? Тэгээд бид нар яг яагаад ер нь бол organ on chip device-ыг жирэмсний судалгаанд хэрэгжилж эхэлсэн юм бэ? Ямар учраас хэрэгжилж эхэлсэн юм бэ? Яг ямар юм байдаг юм бэ? Тэгээд би өөрөө бол энэний талаар яг ямар судалгаа хийх юм бэ? Тэрнээс гадна бас зөвхөн энэ organ on chip-ээс гадна бид нар бас ямар судалгаа хийдэг вэ гэх мэтлэнгээр бол өнөөдрийнхөө яриаг хийх болно. За тэгээд хүний жирэмслэлт гэдэг болохоор ерөнхийдөө системчлэх юм бол 47 хоногтой 47 хоногийн турш бол хүний одоо fetusing development бол явагддаг байгаа. За тэгээд англи монголоор холиод ярина. Тийм болохоор одоо эхнээсээ зөвхөн уулзаарай гэж хэлчих. Зарим юмнууд дээр нь болохоор яг англи үг хэллэг хэрэгжилж магадгүй тийм учраас. За ерөнхийдөө гэхдээ монгол үг хэрэглээд явахыг бодно. За тэгээд 47 хоногтой fetusing development-ыг бол тэр ер нь бүрэн жирэмслэл гэж хэлдэг байгаа. За тэгээд энэ зургаар юу үзүүлэхийг хүсэн юм бэ гэхээр яг ямар 7 хоногт нь хүний ямар эрхтнүүд үүсч хөгждөг юм. Тэгээд яг энэ хөгжил нь явагдахгүй бол ямар abnormality үүсэх юм бэ гэдгийг бол харуулахыг зорьсон байгаа. Одоо жишээ нь эхний 2-7 хоногт одоо дүүрэн хөвгөлт үүсч эхэлнэ. Тэгээ 3-7 хоногоос ахуулаад одоо эрхтнүүд үүсч эхэлнэ. Жишээ нь одоо зүрх, төв мэдрэлийн систем, нүд, шүд гэх мэтчлэнгээд эрхтнүүд одоо үүсч эхэлдэг байгаа. За тэгээд энэгээр энэ цэгрээр болохоор яг ямар үед тухайн одоо эрхтнүүдийн үүсэл нь хөгжил нь бүрэн гүйцэтгэх юм бэ?
гүйцэд явагддаг юм бэ гэдгийг харуулсан байгаа. Жишээ нь бол төв мэдрэлийн систем бол бүр жирэмслэлтийн үеийн дуусна дуустал нь явагддаг байгаа. Хэдийгээр 6-7 хоногоос хэлж байгаа ч гэсэндээ бүрэн хөгжил явагдахын тулд бол бүтэн 47 хоногийн хугацаа шаардлагатай байдаг. Гэх мэтчлэнгээр бол харуулсан байгаа. За тэгээд эдгээр development явагдаж байх үед ямар нэгэн байдлаар гажиг гарах юм бол одоо жишээ генетикийн ч байдаг юм уу эсвэл одоо environmental байдаг юм уу гэх мэтчлэн risk factor-ыг тест болоод хэрвээ гажиг гарах юм бол жишээ нь эхний 2 талаар гажиг гарах юм бол мэдээж ургийн зурбалт явагдана. Тэгээд дараагийн үед одоо 7 хоног хүртэлх үед бол ямар нэгэн гажиг явагдах юм бол эрхтнүүдийн эрхтнүүд болохоор гажигтай үүснэ гэсэн. Одоо жишээ нь энэс болоод гажигтай эрхтэнтэй төрнө гэсэн. Тэгээд одоо 8-7 хоногоос дуусах хүртэл нь бол гажиг явагдах юм бол одоо физиологийн хувьд гажигтай болно. Тэгээд зарим эрхтнүүд нь аль хэдийн үсээд дуусчихсан байдаг учраас minor эрхтний хувьд гажигтай болно гэсэн үг. Тийм учраас ер нь бол жирэмслэлтийн бүх үе бол маш шаардлагатай. Тийм учраас дутуу төрөлт болохоор яагаад чухал юм бэ? Дутуу төрөлт гэдэг бол бүх одоо эрхтний бүрэн биш хөгжил гэсэн үг шүү дээ. За тэгээд ер нь жирэмсний үеийг яг системчилж үзэх юм бол одоо ийм үе шатуудаар системчилдэг. За жишээ нь гаднах одоо энэ теориор үзүүлсэн нь болохоор 47 хоног 7 хоногор үзүүлсэн. Хүний жирэмслэлт 47 хоногтай байдаг. Тэгээд 7 хоногуудыг нь болохоор саруудаар хуваадаг. Тэгээд саруудаар хуваахлаар хүний бүрэн жирэмслэлт бол 9 сар явагддаг. Тэгээд энэ саруудаа олж дотор нь дахиад trimester гэж ярьдаг. Trimester 3 шиг trimester-ээр хуваасан байдаг. За тэгээд fun fact about trimester гэх юм бол Америкийн нэгдсэн улсад мужаас хамаарат тухайн trimester-ыг судалгааг одоо ер нь бол жирэмслэлтийн үед бол хамгийн гол судлагдсан бол ихэс яадаг. Плацента гэж ярьдаг. Ихэс яадаг. За тэгээд цахаас болохоор эхний судалгааг хийхэд бол зөвхөн хамгийн сүүлийн third trimester-д олж авсан энэ хэсгийг болохоор судлах боломжтой байдаг. Хуулийнхаа хувьд. Тэгэхээр зарим мужуудад болохоор ерөнхийдөө abortion болсон ихсийг судлах боломжтой байдаг бол Техаст бол ерөөсөө судлах боломжгүй байдаг. Тийм учраас манай лабораторийн бүх судалгаанууд болохоор third trimester-с гаралтай плацентаар судалгаа хийдэг. За тэгээд ер нь бол Америкийн нэгдсэн улсын хууль нь бол маш чанга саяхан хүртэл одоо үр гүнэлтийн эсрэг зарим мужууд болохоор үр гүнэлтийг зөвшөөрөхгүй гэж яасан явагдаад байгаа тийм болохоор ерөнхийдөө бол жирэмсний судалгаа болохоор бас хуультай холбоотойгоор бас restricted байдаг. За Техасын хувьд бол only third trimester. За тэгээд түрүүний хэлсэлчлэн хүний жирэмслэлт бол ерөөсөө 47 хоногтай байдаг. За гэхдээ хамгийн critical point нь болохоор яг 37 хоног байдаг. Яг гэх юм бол 37 хоногоос өмнө төрсэн бүх төрөлтүүдийг болохоор бүгдээрээ preterm буюу дутуу төрөлтөнд хамрагдаад явчихдаг. Тэгэхээр 9 сараас өмнө төрсэн бүх төрөлтүүд бол дутуу төрөлтөнд хамрагддаг гэсэн үг. За дутуу төрөлтийн 35% нь болохоор ер нь онцлогоогоор мэдэгддэг боловч за 65% нь одоо гинтийн байдлаар тохиолддог. Тэгэхээр бол эмчнэр бол ямар ч мэдэх боломжгүй. Ихэнх хувь нь бол ямар ч тийм одоо онцлогдох боломжгүй байж байгаа гинт тохиолддог гэсэн. За тэгээд ер нь бол дэлхийн хэмжээнд аваад үзэх юм бол 10 хүүхэд тутмын нэг нь болохоор дутуу төрдөг. Тэгээд Америкийн Техас мужийн хувьд бол 10.8% нь болохоор
төрдөг гэсэн судалгаа 2021 онд хийгдсэн байгаа. Яг Монголын хувьд болохоор яг ямар яг нарийн precise presentation мэдгүй байна. Гэхдээ World Health Organization-ы гаргасан судалгаагаар бол 15% гэсэн тийм нөгөө нэг map-н дээр байдаг юм байлээ. Гэхдээ яг нарийчлаад одоогийн статистик нь бол өөрчлөлтээс хийх амтгүй байна. За тэгээд ингээд дотоод төрөлтийн төрсэн хүүхдүүд 10 хүүхэд тутмын 3 нь болохоор ер нь бол complicationтэй байдаг. Тэгээд зарим тэрний 7 нотод бас recover болоод complicationгүй байдаг бол 10 хүүхдийн 3 нь бол ямар нэгэн байдлаар complicationтэй болдог. За тэгээд түрүүний бидний presentation гэхэд ярьж байсан дотоод төрөлтийн эсрэг бол ямар ч юм байдаггүй. Нэг юм байсан progesterone гормоны юм байсан. Тэрийг нь болохоор Америкийн нэгдсэн FDA гэдэг байгууллагаас бол татаад авчихсан байгаа. Тийм учраас одоо ер нь бол эмчнэр ямар ч ийм prescribe хийхгүй гэсэн үг. За тэгээд ер нь бол жирэмслэлтийн milestone гэдэг нь маш чухал point-ууд нь болохоор юу байдаг юм бэ гэхээр за ер нь бол жирэмснээс болохоос өмнө эцэг эхүүд өөрсдөө эрүүл байх хэрэгтэй. Тэрийг болохоор preconception гэдэг байгаа. Тэгээд за үр тогтлоо гэж үзэх юм бол үр тогтолт амжилттай явагдах нь болохоор дараагийн чухал point. За тэгээд дараагийн чухал point нь бол эхсийн үүсэл хөгжил гэдэг нь болохоор бас маш чухал point-д орж явдаг. Дараагийн point нь болохоор төрөлтийн сигнал. Одоо төрөлт өөрөө эхлэх гэсэн үг. Тэр энэ дөрвөн point нь болохоор маш чухал point-уудад ордог. За тэгээд энэ дөрвөн point-ууд болохоор юу challenge болж ордог юм бэ гэхээр за эхийн мессеж болно, ethnicity ээж болно, генетик ээж болно, эсвэл lifestyle ээж болно, эсвэл хүрээлэн байгаа орчин гэх мэтчлэн маш олон challenge-ууд болохоор эдгээр дөрвөн point-ийг амжилттай явуулахад бол нөлөөж болно. За тэгээд дээрээс болоод амжилтгүй боллоо гэж үзэх юм бол үр тогтохгүй байж болно. Одоо жишээ нь эцэг эх нь өөртөө эрүүл биш байх юм бол үр тогтохгүй байж болно. За үр тогтлоо гэж бодоход тэр нь амжилтгүй болох юм бол яг үрийн зулбалт биш зулбалт үр тогтол амжилтгүй болсон гэсэн үг. За тэгээд эхсийн хөгжлийн үед болохоор гажиг гарах юм бол жинхэнэ зулбалт болно. Тэгээд төрөлтийн сигнал нь үүсэхдээ 37 оноос өмнө ч юм уу эсвэл ямар нэгэн гажиг эдгээр challenge гэсэн гажиг болох юм бол дотоод төрөлт үүснэ. Эдгээр нь болохоор тийм учраас эдгээр нь болохоор чухал point-уудад ордог. За тэгээд ер нь бол нейрон үхлийн шалтгаан Америкийн нэгдсэн улсын 2020 оны судалгаагаар болохоор энэ 5 энэ 5 зүйл нь болохоор нейрон хамгийн өндөр тооцогддог үхлийн шалтгаанууд болсон байдаг. За нэгдүгээрт нь болохоор төрөлтийн гажиг төрөх үед тохиолдсон хүндрэл гэсэн төрхийн хүндрэл. За хоёрдугаарт нь болохоор дотоод төрөлт. Гуравдугаарт нь болохоор гинтийн нейрон үхэл гэдэг синдром. Энэ болохоор бас яг ямар учраас тохиолддог гэдгийг нь бас одоо судалсаар байгаа. За бас яг бүрэн мэдэгдээгүй гинтийн учраас. За тэгээд дараа нь болохоор осол аваар тэгээд дараа нь болохоор хийн жирэмслэлтийн хүндрэл гэх мэтчлэн энэ 5 болохоор маш нейрон үхэлд хамгийн ихээр contribution болж байгаа. За манай лабораторийн хувьд болохоор энэ дотоод төрөлт гэдгийг нь болохоор барьж аваа. Тэгээд дотоод төрөлт гэдэг талаар бол маш гүнзгий судалгааг хичээдэг. За тэгээд ерөнхийдөө дотоод төрөлт тэгээд манай лабораторийн гол судалгын учраас би дотоод төрөлтийн талаар ярих гэж бодож байна. За дотоод төрөлт нь болохоор маш олон
маш олон рискүүд болохоор дутуу төрөлт үүсгэхэд нөлөөлдөг. За өмнөх жирэмслэлээр хүндрэлтэй байсан тохиолдол үүсч болно. Эсвэл эхийн одоо биеийн жингийн асуудал гэж болно. За хамгийн чухал үйл бол яг Америкийн нэгдсэн улсад болоод social economic буюу одоо амжиргааны түвшин бол маш их нөлөөлдөг юм байлээ. Одоо жишээ нь одоо African American community болохоор дутуу төрөлтөд одоо white community болох юм бол маш их байдаг гэдэг судалгаа байдаг. Тэр нь тэр амжиргааны түвшин гэдэг зүйл одоо их нөлөөлдөг гэдэг талаар бол маш олон энэ дээр болохоор emphasize маш их явагддаг. За тэгээд стресс энэ байгаль орчин тэгээ хоол хүнс ethnicity бас нөлөөж болно гэсэн генетик гэх мэтчлэн бол маш олон зүйлүүд бүгдээрээ ч болж болно нэгэнч байж болно эдгээр зүйлүүд болохоор дутуу төрөлтөнд нөлөөлөх юм байна гэдгийг бол бид одоо жишээ системчилсэн байгаа. Зөвхөн энэ болохоор review paper манай лабораториос одоо гарсан хийсэн paper байгаа. За тэгээд дутуу төрсөн тохиолдолд бол маш олон үр дагаврууд бол нэрад болон нэрад тохиолдохоос гадна ер нь тухайн хүнд бол бүх амьдралын хувьд тийм үр дагавар хүртэл бол ер нь бол тохиолдож болно. За тэгээд энэ зургаар бол тэрэ яг жирэмслэлтийг одоо уран үеэр нь одоо харуулсан байгаа representative-үүдийг нь харуулсан байгаа. Жишээ нь одоо 50 дахь 7 хоног, 25 дахь 7 хоног, 37 дахь 7 хоногоор нь одоо жирэмслэлтийг харуулсан байгаа. За жирэмслэлтийн судалгаа бол хамгийн ихээр одоо явагддаг reproductive tissue гэдэг дээр болохоор өтрээ байдаг. За тэгээд өтрөө бол одоо үрийн одоо томрох явцад бол өөрөө ингээд томорч байдаг. За тэгээд маш их олон одоо өөрчлөлтөнд ордог. За тэгээд ер нь бол жирэмсэн эмэгтэйг судлахад ер нь бол маш хүндрэлтэй. Яагаад гэхээр одоо түрүү харуулснаар бол байгалийн гих мэтчлэн ер нь бол бүх хүнс байгалийн эргэн тойрон гих мэтчлэн маш олон зүйлүүд нөлөөдөг гэсэн. Тэгэхээр тэрэн дээр нэмээд судалгааны одоо судлаачид ч юм уу эмчнэр ч юм уу тэрэн дээр нэмээд одоо стресс өгөх юм бол тэр нь өөрөө дутуу төрөлтийн явагдах тийм юу болж болно. Риск болох боломжтой байдаг. Тийм учраас ер нь бол жирэмсэн хүн дээр судалгаа хийхэд бол маш бараг боломжгүй байдаг. За тэгээд ер нь бол эмнэлэг дээр эмчнэрийн судалдаг хамгийн чухал одоо судлагдах юм бол нөгөө ультрасаунд гэдэг. Тэр л ерөөсөө хамгийн гол боломжтой судалгааны хамгийн одоо ойрцсон судалгаа болж өгдөг. Тэрнээс өөрөөр бол ер нь бол эсэс одоо эдийн түвшинд болоод судлахад бол маш өндөрлөө. За яг ургийн гажийг онцлохын тулд бол ургийн усыг авах гэх мэтчлэн зүйлүүд шаардлагатай одоо юмыг одоо үйл ажиллагааг бол эмчнэр хийдэг. Гэхдээ эдгээр нь бол өөрөө дутуу төрөлтийг үүсгэх юм боломжтой байдаг. За тийм учраас судлаачид болохоор судалгааны материалын хувьд бол маш лимитэд байдаг. Яг за одоо тэгээд судлахтаа бол ерөнхийдөө бол боломжоор судлалаа гэхэд бол эдгээр зүйлүүд дээр судалгаа хийгддэг яг одоогийн төвшөнд. За энэ silicon model гэдэг нь болохоор компьютерийн софтверийн тусламжтайгаар одоо ийм туршилт юм уу үзлээ гэж бодоход одоо энэ имийг оллоо гэж бодоход тэрийг софтверд оруулаад тэгээд тухайн эмэн одоо ямар хэмжээгээр одоо хэр хурдан биеэс гадагшилж байна. Эсвэл одоо төв мэдрэлийн системд ямар нөлөөтэй болж болох вэ гэх мэтчлэн симуляшныг олж хийж болдог. За тэр бол нэг төрлийн судалгаа болдог. За хоёр дахь нь болохоор эсийн түвшинд судалдаг.
За энэ болохоор зүгээр түрүүний хэлсэнчлэн ихсээс ялгаж аваад тэгээд тэрийг болохоор зүгээр классиканд тариад тэгээд эсийн төвшөнд болоод судалгаа хийж авдаг. За гэхдээ энэ аль дээр дутуу тал нь гэх юм бол зөвхөн нэг эс дээр хийгддэг учраас зөвхөн тэр эсийн нөлөөг нь судалж байгаа гэсэн. За энээсээ цаашлаад наривчлах юм бол organoid-ийн төвшөнд болоод бас судалгаа хийж болно. Organoid-ийн давуу тал нь гэх юм бол зөвхөн нэг эс дээр биш, одоо хоёр эс дээр ч юм уу гэх мэтчлэнгээр тэр эсийг organoid-ийг хийгээд тэгээд тухайн risk factor болдог бактери ч гэдэг юм уу, вирус ч гэдэг юм уу, эмч гэдэг юм бүх юмаа туршиж үзээд тэгээд яг ямар хариу үйлдэл тухайн эс нь яг ямар хариу үйлдэл үзүүлж байгааг гэсэн. За тэрнээс даваад organ-on-chip гэдэг model system ерөнхийдөө бол миний судалгаа одоо яг энэ ярианы хамгийн гол сэдв нь болно. За organ-on-chip гэдэг нь болохоор инженерчлийг оруулаад тэгээд organ-on-chip дээр эсээ тариад за хэдэн ч эсвэж болно. Тухайн эд одоо ямар эдийг судлах гэж байгаагаас хамаарат тухайн эсвүүдээ тариад тэгээд одоо эдийг одоо дуурайх маягаар одоо эдийг in vitro-гоор хийж байгаа гэсэн үг. За тэрнээс гадна бол 3D tissue development гэж байдаг. Одоо манайх ч гэсэн одоо хийж эхлэх байгаа. За тухайн эсээ коллаген ч юм уу гээлтэй болоод тэгээд одоо эдийг дуурайх маягаар одоо принтерлж гаргана. За тэгээд дараагийнх нь болохоор арай in vivo судалгаа. In vivo судалгаа болохоор ерөнхийдөө бол жижиг амьтад дээр явагддаг гулган юм уу хархан дээр хэрэгжсэн судалгаа явагддаг. За гэхдээ хамгийн дутагдaltaй тал нь гэх юм бол эдгээр нь бол хизээч хүнтэй дүүцэхгүй. Яагаад гэхээр тухайн атом эдийнх нь атом нь болохоор хүний эдээс болоод өөр байдаг. За тийм учраас. За тэгээд томруулаад гэх юм бол том амьтан дээр бол хонь дээр туршилт гэдэг хонь олон сармагчин дээр хонь олон сармагчин нь болохоор ерөнхийдөө бол хүний плацента хүний девелопментийн одоо эхнүүдийн ерөнхийдөө төстэй. Гэхдээ хамгийн дутагдaltaй тал нь юм бол маш үнэтэй. Эдгээр амьтад нь болохоор maintenance хийх ч юм уу туршилт хийхэд бол асар үнэтэй. Тэгээд дээрэс нь маш удаашралтай явагддаг. Яагаад гэх юм бол одоо жишээ нь булган дээр зөвхөн 27 хоногийн дотор бүх жирэмслэлт нь одоо fetus-ийн development нь явагддаг болол эдгээр амьтад нь болохоор жирэмслэлтийн нь маш удаан. За тэгээд organ-on-chip буюу microphysiological system гэдэг нь болохоор за бүх одоо эхнүүдийг жишээ нь нүд ч юм уу эсвэл brain ч юм уу гэх мэтчлэн organ-on-chip дээр судалгаа хийгддэг. Гэхдээ манай лабораторийн хад OBGYN field гэдэг утгаараа одоо reproductive organуудыг болоод organ-on-chip дээр хийхийг оролдож байгаа. Хийсэн одоо хэвлэгдсэн маш их одоо publication байгаа. За манай лаборатори Texas A&M University гэдэгтэй хамтраад судалгаа хийдэг. За Texas A&M ер нь инженерчлэлийн тал дээр оролцдог. Манай UTMB University of Texas Medical Branch болохоор бид нар болоод эндээ эсээ бэлддэг. За тэгээд манай лабораторийн өөрийнх нь яг гол судалгаа нь болохоор ferrous membrane байдаг. Манай PI өөрөө 20 жил мембрейнийг судалсан. За тэгээд одоо дөнгөж 2019 оноос эхлээд одоо organ-on-chip-ийг чипэн дээр судалгаа хийх боломжтой болсон. Тэрнээс өмнө бол 20 жил бол эдийг нь өөрийг нь одоо судалсан байгаа. Тэгээд үүдэлсээ primaries гэж ярьдаг. Primaries дээр бол бас судалгаа хийдэг байсан. За тэгээд дараагийн слайдууд дээр бол primaries-ийн талаар бас ярина. За тэгээд 2020 онд болохоор арай нэмэгдүүлээд жоохон complex ferromembrane одоо бүх давхаргуудыг агуулсан 4 chamberтэй organ-on-chip-ийн чипийг хийсэн байгаа. За тэгээд плацента ер нь бол манай лабораторийн ferromembrane боловч ferromembrane-ийг ганцаарингийн судлаад авах юм бол pregnancy
бүгдээр нь одоо судлахад бол маш хүндрэлтэй. Тийм учраас дараагийн өөр эрхтнүүдийг болохоор бид нар бас хийж эхэлсэн байгаа. За плацентагийн орган on chip-ийг хэвлүүлсэн дөнгөж түрүү жил эхэлж байгаа. Одоо энэ болохоор илүү complicated плацента хэвлэгдээгүй одоо хүртэл судалгаанд явагдаж байгаа. За тэгээд умаа хүзүүний орган on chip-ийг бас хийсэн байгаа. За плацента гэдэг нь болохоор ерөнхийдөө хамгийн их судалгааг өөрөө судалгаа нь болохоор плацента дээр хийгдсэн. Учир нь бол плацента barrier гэж байдаг. Тийм учраас плацента болохоор хамгийн гол судалгаа болдог. Энэ эхийн цус болон ургийн цусын нийлсэн хэсэг эхийн цуснаас ямар бацийг нь одоо ураг руу оруулахгүй юу гэх мэтчлэн бүх зүйлүүд нь болохоор энэ плацента дээр явагдаж байдаг. Одоо маш смарт эрхтэн байдаг. За тэгээд serum membrane гэдэг нь болохоор яг энэ плацентагийн одоо continuous энэ плацентагаас гаралтай тэгээд гараад одоо ингээд одоо ургийг болохоор бүлээн батсан байдаг. Тэр одоо зүйл нь болохоор serum membrane гэж байдаг. За тэгээд би энэ судалгааны ажлаар болохоор serum membrane-ийн эсүүдийг бэлдсэн тэр одоо хэвлэлсэн судалгааныхаа ажлыг ярих гэж бодсон. За тэгээд serum membrane болохоор комплекс маш олон эсүүдээс бүрдсэн комплекс эрхтэн байдаг. За тэгээд тухайн эрхтнээс нь primary эсийг нь ялгаад immortalize хийгээд antibiotic selection хийгээд за тэгээд үүдэл хэсгийг гаргаж аваад за үүдэл хэсгийнхаа одоо бүх characterization-ыг нь үүдэл хэстэйгээ харьцуулаад судалгааг нь хийгээд за үүдэл хэсэг нь болохоор primary хэстэйгээ төстэй тэгээд судалгаанд хэрэглэж болох юм байна гэсэн тийм одоо судалгаа хийсэн байгаа. За primary үүдэл хэсэг гэдэг нь болохоор өөрөө 20-50 удаа хуваагдаад тэгээд senescence болдог. Senescence гэдэг нь болохоор одоо age гэсэн үг одоо өчирдөг гэсэн үг. Тэгээд тэрнээс хойш бол ерөөсөө хуваагдах боломжгүй болно. Тийм учраас болохоор тэгээд зарим эсүүд нь болохоор 20-50% хуваагддаг. Зарим эсүүд нь болохоор зөвхөн 10 удаа хуваагддаг. За тэгээд ийм байдаг учраас бид нар болохоор энэ судалгааны ажил дээр болохоор шугамын primary буюу immortalized cell line буюу шугамын хийсэн байгаа. За тэгээд primary-ийн одоо бас төсөөлөлтэй тал нь гэх юм бол банк одоо эд хэрэгтэй болно гэсэн үг. Банк л тухайн эдээ авч байгаа. Тэгээд тэрнээсээ primary-сээ үүдэл хэсгээ ялгаад тэгээд судалгаагаа хийдэг. Тийм учраас хэрвээ одоо эдэн олдохгүй байх юм бол судалгаа хийх боломжгүй гэсэн үг. За тэгээд ер нь бол primary эсийг immortalize хийгээд үүдэл хэс болгохын тулд яг ямар үйл ажиллагаа явагддгийм бэ гэхээр эцсийн түвшинд бол tumor suppressor P53 retinoblastoma гэсэн эдгээр генүүдийг болохоор inactivation хийдэг. Эсвэл эсийн telomerase гэдэг энзимийг болохоор эсэд гаднаас нь нийлэгжүүлэх маягаар тэгээд эсийг болохоор immortalize хийгээд тэгээд шугамыг гаргадаг байгаа. За түрүүний хэлсэнчлэн serum membrane болохоор 5 ширхэг хэсгээс бүрдсэн маш комплекс эд байдаг. Тийм учраас 5 ширхэг эдгээр одоо үүдэл хэсгийг immortalize хийгээд шугамыг гаргасан байгаа. За энэ дээр болохоор primary үүдэл хэсгүүдээ яг ялгах одоо үйлчлэлтүүдийг нь харуулсан байгаа. Энэ болохоор маш одоо lengthy process байдаг. Laborious lengthy process байдаг. Зарим эсүүдийг болоо үүдэл хэсүүдийг ялгахад бол бараг 9 цаг шаардлагатай байдаг бол зарим эсүүдийг 1-2 цагийн хугацаанд бол primary эрхтнээс ялгадаг байгаа. За дахин сануулгад болохоор би энд бол плацентагийн serum membrane хэсүүдийг эсийн одоо шугамаас гаргасан талаар ярьж байгаа. За тэгээд тухайн одоо primary эсүүдээ үүдэл эсүүдээ ялгасныхаа дараа
retrovirus юм уу эсвэл lentivirus-аар infection тэгээд in fact virus infected гэсэн antibiotic selection тэгээд мөнхрүүлсэн шугамын буюу immortalized cell line бэлдсэн байгаа. За 5 гисээс 4 ширхэг гисийг нь болохоор HPV 16 E6 E7 гэсэн уургийг гаднаас одоо expressлж immortalize хийсэн бол нэг хэсгийг нь Korean trophoblast хэсгийг нь бол SV40T large antigen-ыг бол гаднаас express маягаар immortalize хийсэн байгаа. За ингээ immortalize хийхээр түрүүний хэлсэнчлэн P53 tumor suppressive P53 хэсгийг дарангуулах маягаар энэ болохоор immortalize хийдэг. За тэрийг нь болохоор зөвхөн харуулгууднаас энэ зэргийг одоо Bistrom Plus зургаар харуулсан байгаа. За тэгээд дараагийн шатнд бол эсийнхаа морфологийн шинжилдэг байгаа. За primary-стэй харьцуулаад immortalized гэсүүдээ болохоор харьцуулсан байгаа. 5 шүг үсэлчрээд бүгдийг нь одоо ингээ харуулсан байгаа. За морфологийн хувьд immortalize хийсний дараа ямар ч өөрчлөлт байхгүй. Яг primary үүдэлтэйгээ адилхан алфавитай эснүүд байгаа. За тэгээд эсийн тухайн яг эсийнхаа одоо specific marker уургаар нь болохоор бас яг энэ эс нь болохоор яг цэвэр эсээ ялгасан одоо ямар нэгэн өөр эсийн contamination байхгүй гэдгийг харуулахын тулд яг тухайн эсийнхаа specific marker уургийг нь харуулдаг. Энэ дээр болохоор одоо жишээ нь epithelial эсийн marker нь одоо cytokeratin байдаг. Mesenchymal эсийн одоо specific marker нь vimentin байдаг. Тэрийг одоо харуулсан байгаа. За Korean эсийн нь болохоор Korean trophoblast нь болохоор epithelial эсийн ордог байгаа. Тэрийг болохоор бас cytokeratin 7 гэдэг нь болохоор trophoblast эсийн marker байдаг. Deciduous нь болохоор mesenchymal ордог учраас vimentin marker-ыг харуулсан байгаа. За тэгээд RNA total RNA expresses нь expression of үүдэлээс болон immortalized эсийг болохоор харьцуулахад генийхөө хувьд бол хэр адилхан хэдэн хувьтай адилхан байгаа вэ гэдгийг харуулахын тулд RNA-сийг хийдэг байгаа. За жишээ нь одоо энэ AC annual epithelial cyst-ээр бол 85% хувь нь болохоор immortalized нь болохоор үүдэлтэйгээ адилхан гэсэн үг. So тийм учраас болохоор генийхөө хувьд immortalized хийсэн гэсэн үүдэлтэйгээ маш ойролцоо өндөр одоо 80-аас 90% бол адилхан байгаа учраас генийн ямар ч өөрчлөлт байхгүй. Ерөнхийдөө үүдэлтэй эсэгээ нэмэлт хийж байна гэж харж байгаа. За ингээд энэ болохоор зөвхөн RNA expression-ыг бол PCR батаар харуулсан байгаа. За энэ бол primary болон immortalized нэг кластер болж харагдсан. Тийм учраас одоо хоорондоо ерөнхийдөө төстэй гэдгийг харуулдаг энэ кластераар гэж харуулж байгаа. Одоо жишээ нь одоо deciduous нь болохоор нэг кластер гэсэн. Ерөнхийдөө бол энэс бас наривчлаад асууя гэвэл дараа нь бас хариулах боломжтой учраас товчхон яриад явчих. За энэ Bistrom Plus-оор болохоор P38 гэдэг сигналын pathway-ийн одоо phosphorylation-ыг нь харуулсан байгаа. За primary P болохоор primary, I for immortalized. Энэгээр болохоор энэ одоо P38-ийн phosphorylation болохоор бас адилхан phosphorylation immortalized гэсэн primary-стай адилхан phosphorylation болсон гэдгийг харуулж ирсэн байна. За хоромсомын хувьд болохоор одоо ингээд virus infection хийгээд гэсэн immortalized болгоход болохоор хоромсом нь өөрчлөгдөх юм уу гэдгийг харуулахыг зорьсон байна. За тэгээд энэ болохоор primaries, энэ болохоор immortalized. Хоромсомын хувьд бол ямар ч өөрчлөлт байхгүй. За тэгээд энэ short tandem repeats гэдэг analysis бас нэгэн төрлийн одоо genetic stability
генетикийн хувьд хэр тогтвортой юм мутац болох юм болов уу гэдгийг одоо харуулдаг тийм юу байгаа тест байгаа. За тэгээд энэ тест нь болохоор зөв fun fact энэ тест нь болохоор нөгөө нэг criminal одоо бас юунд оролцдог одоо жишээ нь одоо crime болдог гэхэд одоо тухайн хүн байна уу гэдгийг энэ short hand repeat DNA-аас харуулдаг одоо scene дээр очиод одоо булаад ч юм уу өсний ч юм уу одоо ямар нэгэн байдлаар DNA-ийг тухайн одоо criminal-ийн DNA-ийг нь олох юм бол match хийхдээ бол энэ судалгаа гişдэг. Тэгэхээр энийг бас эсийн түвшинд бас генетикийн өөрчлөлттэй байна уу юу гэдгийг бас тухайн нь яг өмнөх эстэйгээ match болж байна уу үгүй гэдгийг бас харуулах юм бол энэ тестийг бас ашигласан байна. За тэгээд дараа нь эсүүд үүдлээс ингээд одоо гаргаад авчлаа. Тэгээд үүдл эсүүдийг одоо судалгаанд ашиглахын тулд одоо энэ жирэмслэлийн судалгаанд ашиглахын тулд эсийн эсүүд ашиглана. Тэгээд эсийн эсүүд ашиглаад organ on chip дээр судалгаа хийн. Тэр болохоор тэрэн дээр ингээд одоо пассаж хийгээд явхад тухайн эс нь өөрөө мутац орж ийн ороогүй юу гэдгийг бас одоо энэ генетикийн одоо genetic stability тестээр бол харуулсан байна. За энэ дээр болохоор харуултаа бол энэ болохоор passage number-ыг нь харуулсан байна. Жишээ нь одоо amnin peptides хамгийн одоо 6 passage 6-аг passage 38-тай харьцуулах юм бол 100% match болж байна. Энэ юу гэхээр одоо тухайс нь ингэж immortalize хийхэд одоо генетикийн хувьд ямар ч өөрчлөлтгүй passage-ийн одоо дахин одоо ашиглах passage хийгээд ашиглах боломжтой гэдгийг харуулсан. За ингээд 5 учраас бүх эсүүдийг бас ингээд одоо харуулсан байгаа. За ингээд бид нар болохоор 5 эс гэдэг нь болохоор яг feeder membrane-ийн бүх давхаргуудыг одоо cover хийж байгаа тухайн эсүүд байгаа. За тэгээд бид нар одоо энэ placenta эсийг одоо cervix organ on chip-ийг хийсэн гэсэн ер нь одоо түрүүнийхээ марцсан байна энэ organ on chip гэдэг дээр болохоор хамгийн чухал зүйл нь юу гэдэг гэхээр инженерчлэлийн удаа дизайн хийх гэх мэтчлэн маш чухал байдгаас гадна одоо 50%-ийнх нь наадар чухал зүйл нь болохоор эсүүд байдаг. Тийм учраас эс гэдэг бол хамгийн чухал зүйл нь гэдэг учраас манай лаборатори бол эсийг нь одоо гаргаж авч байгаа гэдэг утгаараа маш чухал ач холбогдолтой жирэмслэлтийг судалгаа хийгээд за тэгээд энэ эсүүдийг ер нь зүгээр ингээд organ on chip device дээр ашиглахаас гадна зүгээр тухайн эсийн одоо эдига одоо mimic хийгээд тухайн эсийн одоо response treatment-үүдэд ямар response үзүүлж байна гэдгийг бас өөрөө бас маш чухал судлагдах. Тийм учраас бас өөр organ on chip-ээс гадна бас өөр судалгаанд ашигладаг. За энд болохоор ямар судалгаанд ашигладаг бэ гэдгийг бол харуулсан ямар paper гэрсүүдийг одоо саяны нэлсэн 5 хэсгийг ашиглаад ямар судалгаа хийгдсэн бэ, publication хийгдсэн бэ гэдгийг бол харуулсан байгаа. Тэгээд дараагийн презентацнээр бол хэрвээ эдгээрийг сонирхч байх юм бол нэгээр нь ямар судалгаа байсан бэ гэдгийг бол бас ярих боломжтой байгаа гэдгийг оруулахыг хэлсэн маа. За тэгээд дараагийн байна. За тэгээд миний дараагийн одоо яг явагдаж байгаа том project бол одоо ингээ эс гаргах үүдл эс хийх хийх нь боломжтой юм байна гэдгийг харуулсны дараа race specific or gender specific ийм cell line-уудыг одоо гаргаж байгаа гэсэн бэлтгэж байгаа. Тэгээд race specific cell line болохоор organ on chip дээр хэрэглээд organ on chip-ын дээр болохоор African American fetus-ийг mimic хийх эсвэл одоо white population-ыг mimic хийх гэсэн тийм одоо зорилготойгоор болохоор эсвэл эрэгтэй бид ургийг mimic хийх эсвэл эмэгтэй ургийг organ on chip-ээр mimic хийх гэх зорилгоор одоо ийм одоо эсүүд гаргаж авах үйл одоо судалгаа явагдаж байгаа.
За тэгээд энэ organ on chip device-наас гадна бид нэр болохоор хулган дээр бас судалгаа хийдэг. Тэгээд бас exosome дээр судалгаа хийдэг. За тэгээд дараа нь хэрвээ сонирхож байгаа хүмүүс яхаа бол эдгээр энэ талаар дараа нь дэлгэрэнгүй судалгааг нь явах боломжтой. За тэгээд өнөөдрийн presentation ингээд дуусаж байна. Тэгээд сонирхсан асуулт байх юм бол хариулахад байна. За их тэгээ доктортай баярлалаа. Маш сонирхолтой ихтгэл тавьсан.